Өнөөдөр ярих сэдэв маань та өөрийнхөө амьдралыг баталгаатай гэж үздэг үү гэдэг сэдвээр яриа. ертөнцийн бүтээсэн дэлхий маш амгалан үзэсгэлэнтэй байсан. Газар маань өнгөнгийн цэцгээр алгалж байна. Энэ олон цэцгсийн сайхан үнэр газар бүр үнэртэж байсан. Анхны эрэгтэй хүн Адам, түүний эхнэр Ев хоёр маань ад жаргалаар дүүрэн энэ газар амьдардаг байсан. Гэтэл энэ үзэсгэлэнтэй эмэгтэй маань энэ үйлдэлээсээ болоод тэд Эден цэцэрлэгт байх аргагүй болсон. Эден цэцэрлэг бол амар амгалан газар байсан. Ан амтан жигүүртэн шувууд бүгд Ивтэй найртай Эден цэцэрлэгт байдаг байсан. Бие биеийн лугаа архиран дайрдаггүй, бие биенээ алдгүй байсан. Хамтдаа амьдардаг байсан. Их амар тайван байсан. Тэгээд Адамыг ертөнцийн эзэн хэр ухаантай болохыг туршиж тэнгэрт хэдэн янзын шувуу байна гэж. Тэгэхэд Адам хамгийн том шувуудаас эхлээд бүргэдэж эхлээд хамгийн жижиг шувуу хүртэл нэрлэн бүгдэнд нь нэр өгсөн. Тэгэхээр дэлхий дээр байдаг хэдэн мянган төрлийн амьтад маань бүгд Адамын нүдний өмнөр гарч Адам бүгдэнд нь нэр өгсөн. Энийг Библи тэмдэглэсэн байна. Саяхан Эйнштейний уурэг тарих Солонгост олдлоо гэж байна. Эйнштейн гой маань аль хэдийн нас орчсон. Тэгээ Солонгост маш олон хүүхэд залуучууд Эйнштейний тэр уурэг тарихыг үзхийг хүсэж байна. Яг тэгвэл Эйнштейний уурэг тарих бол хамгийн их IQ-ны хэмжээтэй. Тэгэхээр энэ Эйнштейний хамгийн агуу IQ-тай уурэг тарих гэдэг байгааг Адамын уурэг тарихтай бид яаж харьцуулж үзэх вэ? ертөнцийн эзэн Адамыг хүнийг энэ дэлхийн захирагч, удирдагч хаанаар томилон бүтээсэн юм аа гэв. Адам Ев хоёр маань энэ ертөнцийн эзний бүтээж өгсөн үдгсэлэнт сайхан шувууд ан амьтдтай хамт амар жимээр амьдардаг байсан. Гэтэл гим дунснаар яасан бэхээр Адам Ев хоёрын маань хоёр хүү Абел, Каин хоёр маань ертөнцийн эзний өмнө өргөл өргөхөөр болсон. Каин яасан бэхээр маш их хэмжээний үр тариа жимс ногоог эзний өмнө өргөл болгож. Каины тэр өргөсөн өргөл нь ерөөсөө нэг сайхан урлагийн бүтээл шиг ингээд үзэсгэлэнтэй сайхан харагдаж байсан. Харин Абел нь ердөө ертөнцийн эзний хэлснийг л биелүүлж байсан. Нэг их бэлдээгүй. Ерөөсөө л ганц нэг гимгүү хургийг аваад ирсэн. Нөгөө хургаа тахилын ширээн дээрээ тавьсан. Тэг ертөнцийн эзний өмнө өргөсөн энэ хоёр өргөлийг харьцуулж үзэх юм бол нэгнийх нь их сайхан урлагийн бүтээл шиг овоолсон өнгөнгийн. Гэтэл нөгөө талд нэг жижигхэн хург. Каин Абел хоёр маань хоёулаа ертөнцийн эзэн тандан бидний өргөлийг таалаач. Таалан сойрхооч гэж залбирсан. Тэгээд ердөөл хормын зуур тэнгэрээс гал бууж ирж Абелийн өргөлийг эзэн шатаасан. Тэгсэн Каины өргөл бол хэвээр л байгаа гэсэн. Тэгээд Каин яасан бэхээр ахтаа ууралсан. Эзэн яагаад миний өргөлийг таалж түүнийг авсангүй вэ? Энэ чинь хамаагүй үнэтэй шүү дээ гэж. Гэхдээ энэ хэний буруу байсан бэхээр өөрийнх нь буруу байсан. Яг л ертөнцийн эзний хэлсэн үгийн дагуу хийхийг оролцсон боловч сэтгэлээсээ түүний хийж чадаагүй. ертөнцийн эзэнд ууралсан мөн ахтаа. Библиэр бичснээр Каин Абелыгаа дуудаад тэгээд ахыгаа дагуулж ирээд яасан бэ гэхээр Каин маань газраас том чулуу аваад Каин бол газар дэлхийд хамгийн анхны алуурчин болж та нар төсөөлж үзэн шүү дээ. Адам Ев хоёр өөрхөн хүүгээ хараад толгоо нь бятарсан, нийл цус болцсон хэвтэж байгааг хараад ямар сэтгэлтэй байх байсан бэ? Тэр үед л Адам Ев хоёр гмийн үр дүн гэдэг чи юу юм бэ гэдгийг ойлгосон. Гмийн үр дүн бол үхэл. Энд олон залуучууд байна. Хүмүүс ч өчигдөр 70 настай хүн ирсэн. Бид дэлхий дээр амьдраад байгаа боловч энэ дэлхий дээр үхдэг. Харамсалтай нь бид хөгширж үхцгээдэг. Яагаад үхдэг вэ гэхээр гмийн үр дүнд. Адамын үйлдсэн гмээс болж бид хүн төрлөختөн үхдэг боллоо. Каин гэр бүлээ орхин явсан. Каин гэрлэж хүүхэдтэй болсон. Цаг хугацаа өнгөрч хэдэн үе ойлорсон. Ламех эхнэрүүдтэй хандан Ада Зилла миний дуу хоолойг сонсцгоо. Ламехын эхнэрүүдээ миний үгийг сонсцгоо гэж хэлсэн. Би тэр надад хөрсөн учраас намайг хүндсэн, өвдгсөн учраас би түүнийг алсан гэж хэлсэн ба. Намайг шаргалтуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа. Гимтээсний төлөө нэгэн залууг алчихлаа гэж бичсэн. Тэр Каины төлөө ноогдох ял шийтгэл 7 дахин илүү болоо. Ламехын төлөө ноогдох ял шийтгэл 77 дахин илүү байх болно гэж бичсэн. Тэр энэ ямар муухай бодол вэ? Яах гэж ингэж юу сонлон санддаг юм бэ? Хэрвээ миний хөлийг мөнх төвшингээд өвдөгцсөн болоо. Намайг өвдөгцсөн учраас би бол энийг зүгээр зохиол алаа ичнэ. Яг л ийм л зүйлийг Ламех хэлээд байсан. Юу гэж ütсэн байна вөхөр хин нэгэн тэр хөгшин залууг намайг оролдох юм бол би түүнийг алнаа гэж ütсэн байна.
Каины үр удам болж байгаа Ламех маань Каинаас илүү зэрлэг болсон байгаа үстэй. Зөвхөн Каин гэлтгүй Адамын үр удам, Сетийн үр удам бас муу мухай үйл хийдэг бол. Тийм учраас Йехова дэлхий дээрх хүмүүсийн бузар гимн үлэмжих бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь муу мухай болсныг харлаа. Ийм их муу мухай үйл хийдэг болсон учраас ертөнцийн эзэн хүртэл өөрөө шаналн гуниглж байсан. Библи бичигдснээр тэр цагт ертөнцийн эзний өмнө газар дэлхий завхарч дэлхий хүчирхийллээр дүүрв. Ийм болсон учраас ертөнцийн эзэн нэгэн хүнийг дэлхийгээс дуудсан. Тэр хүн нь Ноа байсан. Ноад ертөнцийн эзэн хандан энэ дэлхийн хүмүүсээ муу үйлээр дүүрчээ. Маш муухай болсон учраас би тэднийг устгахаас өөр аргагүй байна гэж хэлсэн. Гэхдээ би тэдэнд боломж өгч чамаар дамжуулан би авралын онгоцыг бариулахыг хүсэж байна. Энэ авралын онгоцыг барихад чамд би цаг хугацаа өгье. ертөнцийн эзэн ингэж айлцсан учраас Ноа өөрийн 3 хүүгийн хамт тэр авралын онгоцыг барьж хэлсэн. Энэ онгоцоо барих хугацаанд тэд бол хүмүүст эзний шийтгэл ирэх гэж байна. Эзэн биднийг шүүлтэнд оруулах гэж байна. Тийм учраас та нар сүрэл учрах учраас авралын завинд орцгоо гэж. Эхэндээ бол хүмүүс нэрэн бид нар чинь үнэхээр муу мухай үйл хийгээд байгаа байл. Бид ч нэрэ зөв замаа олох ёстой гэж бодож эхэлсэн боловч 120 жил гэдэг бол хүний хувьд их удаан хугацаа. Ноа өөрийн хүүхдүүдийн хамтаа тэр эзний тунхаглыг өдөр бүр тунхалж байсан боловч хүмүүс түүнийг нь мартаж эхэлсэн. Та нар мэдж байгаа Ноагийн хэлснээр дэлхий усан галавт юулж үер бууснаар хүн төрлөختөн амьтан бүгд устсан байгаа. Тэгэхээр Библи уншиж үзсэн ч гэлээ та Библийн Эхлэл номын 5 дугаар бүлийг 11 дугаар бүлэгтэй харьцуулан уншиж үзээч. За энэ зүүн талын баганд нь Адамаас ахуулаад Ноа хүртэл 10 үеийг нь бичсэн байгаа. Энд Библийн зохиогч энэ 10 үеийн хүн бүрийнх нь насыг тодорхой бичиж өгсөн. Тэгээд баруун талын багамд нь Шемээс ахуулаад Авраам хүртэл 10 үеийг бас насыг нь дурдан тэмдэглэж үлдээсэн. За энэ хоёр багныг ингээд харьцуулаад үзэх юм бол энэ хүмүүс нь маш ялгаатай байгаа. Эхний баганд байгаа нь дунджаар 912 наслах баганд байгаа хүмүүсийн маань дундаж наслалт 317 байна. Тэгэхээр энэ хооронд ямар ялгаа байна вэ гэхээр 912 гэдэг маань усан галавт юулж дэлхий дээр үер буухаас өмнө харин дараагийнх нь Шемээс эхлүүлээд усан галав юусны дараах хүний амьдралын насыг харуулж байна. Тэгэхээр эн чинь бидэнд юу хэлээд байгаа юм бэ? За хэрвээ би 1000 жилийн настай байсан бол Чингис хааныг ч харах байсан баг. Харин Ноагийн зарлан тунгалж байсан тэр үерийн дараа хүний амьдрал бол богиноссон. Тэгэхээр Ноагийн хүү Шем нь 600 насалж байсан бол түүний 10 дахь үе Авраам нь 175 насалсан. Тэгээд хүний амьдралын насжилт бол ингээд маш хурдан богиносч байна. За Мосех энэ шүлэглэлийг бичсэн байдаг. Бидний амьдралын өдөр хоногуд 70 жил юм эсвэл хэрэв хүн хүч чадалтай бол 80 жил. Гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уу гашууд өнгөрдөг. Учир нь удалгүй энэ нь өнгөрч бид нисэн оддог. Үнэн дээр ертөнцийн эзэн хүнийг мөнх амьтаагаар бүтээсэн. Гэтэл гмийн үр дүнд хүн үхэл гэдэг зүйлтэй тулгарх болсон. Тийм ч учраас Библийн Ром номын 6-гийн 23 дээр учир нь гмийн хөлс бол үхэл гэж бичсэн байгаа. За үйл итгэх байдал бол гим юм аа. Хоёрт нь зөвхт бус байдал бол гим. Сүвшиг бишрэлгүй амьдрал гим. Дураараа авирлах явдал гим. Итгэлгүй байдал бол гим гэж тооцогдно. Библиэд хэлснээр хэрвээ энэ Библийг худлаа гэж үзэж байгаа бол үүнд итгэхгүй байгаа бол та гимтэй. Зөвхт бус байдал нь бүгдээрээ гим юм гэсэн. Зөвхт бус байдал гэдэг маань хэнийг найзах юмыг хулгайлах, эсвэл шалгалтын дээр хэнийгнээс хуулах эдгээр зүйлийг хэлж байгаа. Хин зөвийг үйлдэх мэддэг боловч түүнийг хийхээс татгалздаг хүнийг бүтээх хүн гэж тооцно. За одоо бүгдөө ингээд үйл ажиллагааны дараа бүгдөө гэртээ харьдаг. Гэтэл энд нэг төрөвч үлдсэн байна. Ингээд төрөвч нэгээд үтсэн чи дотор хэдэн мянган төгрөг байна. Тэгэхээр би яах ёстой вэ? Тэр төрөвч минийх биш, мөнгөн ч минийх биш. За би яах ёстой вэ гэдгээ мэднэ. Мэдсэн хэрнээ маргааш шилтэл нь хадгалаа. Хэрвээ тэр мөнгөтэй төрөвчийг олоод авсан болоо хадгалж байгаа маргааш нь би хүмүүст энэ хиний төрөвчөө гэд эргүүлэн өгнө. Аггүй нэг 10 минутын дараа хинийг эргэж ирээд юм хайгаад байвал эсвэл төрөвч нь керманда хийчээд хараагүй юм шиг суугаад байвал энэ гим мөн үү? За дөрөвт нь гим үйлддэг хүн бүр бас ёс бус хэрэг үйлддэг. Гим бол ёс бус амьдрал юм аа гэж. Тэгэхээр гэр бүл болгонд өөрийн гэсэн дэг журам байдаг. Айлч нийгэмд өөрийн захиргаа гэж байдаг. Улс бүрд өөрийн гэсэн үндсэн хууль байдаг.
Тийм учраас бидний амьдрал бол ерөөсөө хуйлд ор байдаг. Хүн хуулиар сахих ёстой. Яагаад гэвэл хуулиар хүн өөрийнхөө эрх чөлөөг олж авдаг. Есүс Христ дэлхий дээр ирсэн. Ирээд энэ зүйлийг айлдсан. Хүн алж болохгүй. Хүний аймыг хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино гэж эртний хүмүүст айлцдыг та нар сонссон. Харин би та нарт хэлье. Ах дүүгээ хилэгнэгч аливхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. Өнөө өглөө бид пастор Пагтай хамт өглөөний хүндэтгэлийн эзрээсэн. Гэтэл пастор Паг маань надад их сонирхолтой түүх ярьж өглөө. Өнгөрсөн 2 сард Монголд ирсэн юм байна. Тэгээ Монголд ирээд зах дээр очиж юм аваад дэд захаас гарч гэн. Тэгээ гудамжинд гараад явж байтал нэг хүн өөрөлдөө ойртон ирж байсан гэн. Тэгээ нөгөө хүн чинь пастор Пагийг бүр ингэ ширч. Тэгээ яагаад ч юм өөрийнх нь бие хааг нэг гайхуулаад гинт ингээд ингээ мөрлөөд зохиод авсан гэн. Тэгээ тэр хүн яасан бөхөөр шууд нэг юм гаргаж ирсэн цаасаар шууд ихнэрийн зохиж эхэлсэн. Ийм байдал бол гим юм аа. Хэрвээ хин нэгэнд ууралдаг бол тэр чин гим юм аа гэж ертөнцийн эзэн айлцсан учраас нэг нэгнийгээ хараад зөхидлгүй яваарай. Аврагч Есүсийн айлцснаар мунхан гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор хангалттай буруутгах. Тэгэхээр найз нөхдөө мунхаг тэнэг гэж бүү дуудаач. Бие биенээ хайрлаж сураач. Найз нөхдөө бүү үзэн ядаач. Ягаад гэвэл найз нөхөд чинь танд хамгийн нандин эрдэнэ юм шүү. Аврагч Есүсийн айлтгатаа завхаарч болохгүй гэснийг та нар дуулсан. Харин би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг тачаадан харах хүмүүр зүрхэнд түүнтэй хэдийнэ завхаарсан хэрэг юм аа гэж. Гудамжинд яхаа аргагүй үргэлжлэнтэй сайхан эмэгтэйчүүд явж байдаг. Гэтэл залуучууд тэр сайхан үргэлжлэнтэй эмэгтэйчүүдийг хараад энэ хүнтэй би нэг шин унтах юмсан гэж бодвол тэр нь бас гим гэж тооцогдох нэ. Аврагч Есүс Христ бас юуг сануулсан бэ гэхээр учир нь хүний хүүгийн залраг ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноагийн хөвгч явдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй юм аа. Хүний хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно. Ноагийн сануулж байсан тэр үер яахын аргагүй болж маш аимшигтай зүйл болсон. Тухайн үеийн хүмүүсийн амьдрал, хүмүүсийн бодол оюун яаж нэг муу үйл хийх вэ гэж боддог байсан. Өнөөдөр ч гэсэн ертөнцийн эзэн тань сануулга өгч байна. Энэ хүмүүс шиг байх юм бол та бас устж алга болно шүү. Олон хүн бол ялангуяа залуучууд өдөр бүр ном уншдаг, юм үздэг, зураг үздэг. За хүүхэд залуучууд ихэвчлэн нэг зурагтай хүүхдийн ном үзэх дуртай байдаг. За би нэг найзтай тохиолдсон үнэн явдлыг ярьж өгье. За миний нэг дунд сургуулийн найз маань үнэхээр сайн сурдаг сурагч байсан. Солонгост хамгийн сайн сургуульд орж чадсан. Тэгээ нөгөө найз маань их сургуулийн оюутан болсонд их баярлж байсан. Яагаад гэвэл Солонгосын бага сургууль, дунд сургууль маш их хэцүү байдаг. Сурагчид бол маш их ачаалттай ажилладаг. Тэгээд их сургуульд ороод нөгөө найз маань нэг клубд орсон. За тэгээд ахлах ангийнхнаас нь ном авсан. Тэгээд 3, 4, 5 дугаар сард нөгөө номнуудыг уншиж үзсэн байна. Тэгээд нөгөөд чинь нэг ном уншингуудлаа дахиж нэг ном унших сонирхолтой болсон. Тэгэд унших бүртээ засгийн газрын эсрэг маш их дургүйсэл хүрдэг болсон. Яагаад гэвэл нөгөө ахлагийнхнаас авсан ном нь коммунизмын тухай өгүүлсэн ном авсан байсан. 18 жилийн турш ерөөсөө огт коммунизм гэдгийг сонсоогүй байсан. Тэгээ коммунизмын тухай уншаад ирсэн чинь яахан аргагүй засаг төрөө хараад ирчихсэн. Засаг төрөө хараад их уур нүрсэн. Хичээлдээ суухын оронд гудамжинд гарч бослог гаргаж байсан. Мэдээж олон мянган цагдаа нар тэднийг зогсоох гэж оролдож байсан. Иймэрхүү жагсаал бол өдөр шөнөгүй болдог байсан. Хэдэн мянган залуу оюутнууд засгийн газрын эсрэг бослог гаргаж байсан. Та нэг өдөр цагдаад өргөцсөн. Та найз маань шоронд орсон. Тэгэхээр энэ найз маань яасан бөхөр шоронд оруулалтаа бүр ганцаас л хорьсон. Найз нөхдөс нь хол шоронгийн хоригдлуудаас тусгаарлаж. Тэгэхэр түүний тэр ухаан санаанд нь ерөөсөө коммунизм гэдэг зүйл шингэсэн байсан. Энэ оюутан маань юу гэсэн бөхөр энэ засгийн газар бол халагдаж миний энэ коммунизм гэдэг үзэл санаа бол мандах ёстой гэж үздэг байсан. Тэгээ би олон жилийн дараа би түүнийг сулдагдсан гэдгийг сонссон. Гэвч энэ хүн маань нийгэмдээ яг хэвийн амьдарч чадахгүй. Тэгээ би яагаад энэ түүхийг ярьж өгч байна вэ гэхээр өнөөдөр энэ сууж байгаа хүн магадгүй янз бүрийн ном уншиж, янз бүрийн зүйл үзснээр энэ найзтай маань адилхан ухаан санаачаал өөр зүйлээр солигдож, Библийг уншихаа болж хэцүү амьдралтай болж магадгүй. Тэгээ нэг өдөр нэг хотын залуу хөдөө гарч. Тэгээ нууран дээр очиод сэлж. Нөгөө залуу чинь бүр сэлж чадхаа ойлоод живж ихэлсэн. Тэгээд тусламж хүссэн. Тэгээ нөгөө залуу чинь туслаач гэдээснийг нэг хөдөөний залуу сонсоод нуурын гүйж орон түүнийг аварсан. Тэгээ нөгөө хөдөөний залуу яасан бэхээр аавд хэлсэн. Аав энэ намайг аварсан залуу нэг баярлуулъя гэд.
Тэгэхээр яасан бэ гэхээр нэг аав нь нөгөө хөдөөний залуу хотод авчираад хамт байлгасан. Хоёулаа маш сайн суралцдаг болсон. Нөгөө хотын залуутай засын тэргуунд гарсан. Тэгээд нөгөө хөдөөнөөс ирсэн залуу маань сурсаар эрүүл мэндийн чиглэлээр ангаахт орсон. Тэгээд ангаахад ороод нөгөө хөдөөний залуу маш сайн суралцсан. Тэгээд удалгүй энэ залуу маань ч гэсэн бас маш алдартай эмч болж чадсан. Тэгээд олон жилийн дараа нөгөө эмч болсон найз нь, эмч болсон залуу нь нөгөө засын эрэгт гараад өдөртөд байсан найз нь өвдсөн гэдгийг сонссон. Энэ өвдсөн байх үед нь харин энэ хөдөөний залуу маань эмч болоод нэгэн эмийг бүтээсэн байсан. Тэр бүтээсэн эм нь пенсилин байсан юм аа. Энэ эмч болсон найз нь пенсилинийг найз руугаа явуулсан. Нөгөө хөдөөний залуу хотын залууга энэ эмээрээ аварч чад. Тэгэхээр нөгөө хотын гэж нэрлэгдээд байгаа залуу маань нөгөө хөдөөний гэж хэлэгдээд байгаа залуугаараа 2 удаа амиа авруулчлаа. Тэгэд хин гэдэг хүмүүс байсан бэ гэдэг та нар мэдэх үү? Нөгөө хотын залууг гэдэг нь Winston Churchill байсан. Английн ерөнхий сайд. Churchill-ийн аминд 2 удаа орсон. Найз нь Александр Флеминг байсан. Тэгээ энэ хоёр хоёулаа Нобелийн шагналд хүртсэн. Тэгэд Черчилль бол өөрийн инх тайван нийгмийг байгуулах үзлээрээ Нобелийн шагналыг авсан. За түүний найз Александр Флеминг нь болохоор ангаахын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэнд нөгөө пенсилин нээсэн байсан. Тэгэхээр хүн бие биетэйгээ анд нөхөд байна гэдэг нь их чухал. Би та нарт хэллээ шүү дээ. Миний нэг найз өрдөөний ганц ном уншдаг болсон хойш амьдрал нь ерөөсөө тэр чигээрээ нураад унтсан. Зарим залуучууд янз бүрийн кино үздэг. Тэр янз бүрийн муу мухаг харуулсан кино үзснээсээ өөрөө бас нэг алуурчин болж. Хэрв энэ хөдөөний хотын гэж нэрлэдэг байгаа энэ хоёр залуу шиг ийм сайхан үерхэж чадах юм бол амжилтанд хүрнэ. Тэгэхээр өнөөдөр таны найз хин юм бэ? Би одоо өөрийнхөө амьдралаас ярья. Би 1962 онд Солонгост төрсөн. Би гайгүй хөөрхөн хүүхэд байсан. За энэ хүү маань өслөө. Тэг яагаад чи би олон жил таквондогоор хичээлж таквондогийн мастер боллоо. Тэг би маш олон залуучуудад 30 жилийн турш таквондо зааж өгсөн. Тэг би янз бүрийн таквондогийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан. Тэр хавтан хаглах, өсөрж юм хаглах тэргээд. За би тэгээ тупи хагалдаг байсан. За чулуу хагацдаг байсан. Машин дээгүүр үсрээ гарчдаг байсан. Би өөрөө хүчтэй байхыг хүссэн учраас үгээс дасгал сургуульд хийдэг байсан. Би өөрийгөө аль нэг муу үйлдэл хийдэг хүмүүсээс хамгаалахын тулд энэ зүйлийг хийдэг байсан. Тэгээ би ерөөсөө 13 настай байхдаа анхныхаа хар бүсийг авч байсан. Тэгээд хэдэн жилийн дараа бол би их сайн болоод ирсэн. Тэгээд жоохон бардамж эхэлсэн. Тэгээд 17-т дунд сургуульд байхдаа тэгээд ахлах сургуульд ороод би бол нэг хэцүү зүйлтэй тулгарсан. Ягаад тэгэхээр шүн байсан. Тэгээд хоёр найзтайгаа хамт явсан. Тэгсэн сургуулийн өмнөх автобусны буудал дээр 3 эмэгтэй автобус хүлээгээд байж байна. Тэгсэн манай тэр сургуулийн тэр хавийн одоо Сеулийн одоо атманууд гэдэг хэдэн хүмүүс өрөөд ирсэн. Нөгөө атманууд маань яасан бэ гэхээр нөгөө 3 охтуудыг чинь оролдоод байсан. Тэгээд яг тэр үед бол би өөрөө намхан жоохон байсан. Тэгээд очиод асуусан. Та нар яагаад байгаа юм бэ гэв. Тэгсэн. Гү та хоёр ямар харьцаатай юм бэ? Өө манай сургуулийн эгчнэр байгаа маань та нар болооч гэсэн. Тэгээд нөгөө эгчнэрээ би автобусан суулгаад явуулчихсан. Тэгээ ганцаараа үлдсэн. Тэгээ нөгөө хамт явжсэн найзууд маань номын санд орсон байсан. Тэгэл гинт надад айгүй эвгүй санагдсан. Тэгээд би номын санд гүйж орлоо. Би ороод найз нартай хэлсэн. Биш гадаа бага атманууд ирсэн байна. Чимэг хүн шагараа гялс явъя гэсэн. Тэгсэн хөрхи манай нэг найз гадаа үлдчихэж. Тэгээд гуруулаа гараад нөгөөдгөө хайсан. Тэгс нөгөө хүн жоохон гудамжинд чинь аль хэдийн атманууд баригдсан зодуулж ирсэн. Тэгээд бид нар чинь нийлээд нэг дөрвөлхнэ гэтэл тэнд 48 гаруй хүн байсан. 5-6 хүн байсан бол бид нар эсэргүүцэх байсан. Гэтэл тэр олон хүмүүсийн зарим нь бүр хутгатай байсан. Тэгээд бид нэр зүхтаагаад уул руу гарсан. Гэхдээ баригдаад тэнд баг цаг гарan зодуулсан. Би бол нилээн хавдартай нилээн цусаа гоожулсан. Би бүр 2-7 хоног имлэг твчсэн. Тэгвэл би имлэгийн оронд твчих байхдаа нэгэн маш чухал зүйлийг ойлгож авсан. Би өөрөө тэр таквондогийн мастер болоод өөрийгөө хамгаалж чадна гэж бодож исэн бол тийм зүйл болж чадаагүй. Тэр Сеулийн олон атманууд нь тэр том биетэй тэр хутга барьсан хүмүүсийн өмнө би яаж чадахгүй байсан. Би өөрийнхөө тухай бодоод маш их сэтгэлээр унсан. Яг тэр үед би бүхэл амьдралаа өөрийн найз болох Есүс Христэд даатгсан. Солонгос яг 10 жилийн өмнө их хэмнэлтэй үйл явдал бол Сампан гэдэг их дэлгүүр Солонгост хамгийн сайн их дэлгүүрд ордог. Энэ дэлгүүр маань Ганнам гэдэг тойрогт байдаг байсан. Энэ тойрогт зөвхөн баячууд очиж юм авч чаддаг байсан. Гэтэл нөгөө 5 давхар өндөр барилга маань цавчин хайцсан юм шиг юу ч их болцсон. 500 хүн энд амиа алдсан. Хэдэн мянган хүн бэртсэн. Тэгэд үүний хажуугараас хаан гэдэг мөрөн байна байдаг. 30-40 урт гүүртэй. Гэтэл сонсон гэдэг нэг хамгийн том гүүрүүдийн нэг нь ус руу унсан. Өглөө олон машин автобус явж исэн учраас олон хүн амиа алдсан. Нэг өглөө Тэгүүгийн метроны зогсоол дотор хин нэг нь гал хайснаас 300 хүн амиа алдсан.
Солонгос маань ер нь их амар тайван орно. Гэтэл ингээл өглөө болохоор гүр нураад унцдаг, метронд нь гал гарчдаг. Тэгээд итлгүүр нураад унцдаг. Тэгээд дэлхий дээр маш олон газар хөдлөлтүүд болж байдаг. Хар салхи болж байна. За Харикан гэж байгаа шуурга байна. За энэ далайн хар салхины маш хүчтэй юм шуурга. Хүмүүсийг байшин ерөөсө тэр чигт нь устгах. Тэгэхээр амьдралын баталгаа хаана байна вэ? Таны амьдралын баталгаа юу вэ? Хэдэн 7 хоногийн өмнө би өөрийнхөө сургуулийн найз нартайгаа уулзсан. Гэтэл бүр нэг найз минь өөрөө амиа орлоод нас орчихсон. Тэгэхээр хинч маргааш юу болох вэ гэдгийг мэддэг бай. За хамгийн аюулгүй найдвартай машинд Volvo гэж тооцдог. За Volvo машин маань зөвхөн жолоочийн уртлахаараа урталтай аюулгүй бөмбөлөгтэйгээс гадна бүх суудалтай тийм бөмбөлөгтэй мөн маш хүнд жинг болоо даах чадвартай гэж үздэг. Олон улсын энэ шалгалтаар дандаа 5 хоног авдаг энэ машин. Гэхдээ Volvo машинтай явж исэн олон хүн амиа алсныг би мэднэ. Дэлхий дээр амьдралын баталгаа үнэндээ байхгүй байна. Тэгэхээр зарим хүмүүс сар бүр мөнгө өгдөг. Гэтэл даатгалын газар тэр хадгалуулсан мөнгө чинь амийг чинь аварч чадахгүй. Тэр даатгалын компаниуд чинь өгсний чинь дараа хэдэн төгрөг өгөхөөс биш амийг чинь аварч чадахгүй. Аварч Есүс Христ дэлхийд гмийн үр дүн бол үхэл гэдгийг мэдсэн учраас ирсэн. Тэгээд аварч Есүс Христ тэр гмийн үр дүн үхэл гэсэн учраас та бидний яг алуулж байхдаа хүмүүсийг хараад ертөнцийн эзэмнэ энэ хүмүүсийг ууштаараа ягаад гэвэл энэ хүмүүс юу хийж байгаагаа мэдэхгүй байгаамаа гэсэн. Нааш нөхөд байна. Сонсооч. Аварч Есүс Христ өөрөө хэлж байна. Хүн дарамт үрсэн, хүнд ачаа үрсэн хүмүүс мэ над дээр ирээс би та нарт амар тайвныг өгье гэж байна. Бидний амьдралын баталгаа бол зөвхөн Есүс Христ.